Яагаад худлаа яриад байгаа юм бэ гэж байгаа. Тэгээ худлаа бол биш байгаа. Одоо шинжилгээний доктор Лавга өгш бол 30 мянган агаар олтон дэлхий дээр амьдардаг гэж бичсэн байсан. Над руу олон төрлийн хүмүүс холбогдож байгаа. Тэгээ зарим нь бол одоо яагаад юм худлаа юм яриад байгаа юм бэ? Ямар боломжгүй штэ гэж байна. Зарим нь бол одоо юу одоо сургалт вэ? Ажил олж хийж мөнгө олоо гэж байна. Одоо тэгээд олон төрлийн хүмүүс холбогдож байна да. Ер нь яагаад худлаа яриад байгаа юм бэ гэж байгаа. Тэгээ худлаа бол биш байгаа. Одоо энэ агаар олтон гэдэг энэ мэдлэг бол мэдээлэл бол 1970 оны дондор 74-5 он гээд Америкийн Вилли Брук гэдэг Америкийн нэг хүн анх дэлхийд нээлттэй болгоод ийм мэдээлэл байдгаа гэд. Тэгээд тэрнээс хойш өөрөө сургалтын төр зохион байгуулж исэн. Тэгээд агаар хоолтны институт гэдэг сургалтын төв байгуулад одоо хүртэл тэр нь үйл ажиллагаа явуулдаг. Дараад нь бол Австралийн Jazz Mohin гэдэг нэг эмэгтэй 21 хоногийн агаар хоолтны шилжилт гэдэг ном бичээд тэр ном нь бол дэлхийд дээр маш өндөр борлуулалттай байгаа. Дэлхийн маш олон хүмүүс тэр одоо сургалт тэр номны дагуу шилжилт хийсэн. Тэгээд амжилтын одоо юу н хувь нь бол их бага ч гэсэн дэлхийн олон орны хүмүүс бол агаар хоолтны шилжилт хийгээд агаар хоолтон болсон байгаа. Одоогоор бол дэлхий дээр тоог нь сайн мэдхгүй юуны шинжилгээний доктор Лавга өгш бол 30 мянган агаар хоолтон дэлхий дээр амьдардаг гэж бичсэн байсан. Тэгэхээр ямар ч зэн дэлхий дээр бол маш олон агаар хоолтнууд байгаа. За нөгөөх нь бол одоо яагаад худлаа одоо хэлээ өөр мөнгө олж ажил хийж мөнгө олоо гэдэг. Би бол угаасаа ажил хийгээд мөнгө олж байгаа. Тэгээд энэ одоо энэ үйл ажиллагаанаас бол тийм мөнгө төрг олдог ажил бол биш ээ. Би сайн дураараа одоо ийм одоо мэдээ ингээд тараагаа яваад байгаа. Сургалт зохион байгуулад энэ сургалтын төлбөр нь бол нөгөө багш руу явдаг байгаа. Тэгээд яагаад ийм хийгээ яваад байгааг бол хамгийн гол нь бол би ингээд гоё нийгэмд амьдармаар байгаа. Би ч өөрөө 2008 оноос хойш 2008 оноос хойш би цагаан олтон байгаад ингээд өөр бас илүү одоо акц дэвшил ямар боломжууд байна гэж мэдээллүүд хайж явжээж одоо ийм мэдээлэлтэй очирсан байгаа. Тэгээд одоо гоё нийгэмд амьдармаар байна. Бидний үр хойч үе таны хойч үеэд бас гоё нийгэмд амьдраасаа гэж бодож байна. Энэний одоо тэгээд одоо бид нэр ингээд нийгмээ харалтаа тэг бүгдээрээ тэр чигтээ ингээд нөгөө сөрөг мэдээлэл рүү ухшуурцгаадаг. Тэгээд ийм их уур уцаартай. Тэгээд ийм нийгэм байгаа да. Тэгээд энэ юунаас улд юм бэ гэхээр явсаар байгаад яг хамгийн гол дүгнэлт нь ерөөсөө махнаас улдаг болчтой юм бэлээ. Тэгээд одоо хүмүүс бас линейж шоолох бах. Тэгээд яагаад ингэж байгаа юм гэхээр одоо зөвхөн ингээд цэжний пангаар яриад байгаа юм биш шүү. Энэ нэг олон жилийн бас ингээд одоо мэдээлэл үзэж харсны одоо үүднээс ингээд 1 минут ингээд багслаад өгнөхөд ийм болчт юм байлаа. Тэгээд одоо бид нар энэ байгаль дээрх хүн төрөлхтөн чинь бол байгалийн нэг л амьтан. Тэгээд бусад ингээд төрөлтнүүдийг бусад амьтдуудыг харахаар мах иддэг амьтд нь л зөвхөн одоо чигтэйхэн уур уцаартай ингээд аратанлаг байдаг. Ургамлан одоо өвсөн тижээлтнүүд ургамлан хоолтнууд болохоор бол их төлгөөн өнтер байдаг. Зан авирын хувьд ч гэсэн тэр. Тэгэхээр хүн төрөлхтөн чинь бол ийм өндөр оюуны потенциалтай ийм одоо оюунлаг ийм байдаг. Тэгээд бид нар бол их ингээд нэг нэгэндээ их одоо сайн сайхан хандаж нийгэм ч гэсэн гоё байх ёстой уулын тэгтэл чинь ингээд махыг бол бүр санаатаагаар хүний хүнс болго санаатаагаар оруулж ирсэн гэж үздэг юм байлаа. Тэгэхээр мах ч өөрөө одоо тэр хүнд үлийн үрийг бодсон ч тэр одоо тэр шингэц удаантай ингээд хоолыг хүнийг их бохирдуулаад эрүүл мэндийг их дороотуулж байгаа хамаг өвчлөлийн одоо бас үндэслэл болоод байгааг нь бодсон ч тэр ингээд ер нь бол махыг багасгаад одоо огцом шилжилт хийж болохгүй мэдээж аажмаар махыг багасгаад одоо ингээд өөр хөрстийнхээ эрүүл мэндийг бодоод нийгмээ ингээ гоё эрүүлжүүлмээр байгаа шүү. Одоо цаг үед бол ингээд бид нэр хөгжлийн их гоё тийм эрен цаг үед амьдарч байна. Одоо жишээ нь машинаар ярих гэх юм бол одоо ингээд цахилгаан машин энэ гарцсан байна те. Тэгтэл чи бид нэр одоо тэр 100 жилийн өмнөх тийм нүүрс түлээж явдаг тийм машин унаа яваад байгаатай адилхан ийм ойлголт болчиход байгаа маа.
Тэгээ бид нэр одоо энэ хөгжиж дэвшиж байгаа цаг үеийн дагаад ингээд солигдож байгаа 90-100-аа дагаад бас ингээд өөрсдийгөө бас хөгжүүлээсэ гэж бодож байна. Хүмүүс ч бас мэдээлэл одоо олж мдээгүй учраас ингээд бас байрандаа байгаад байдаг хандлагатай. Тэгээд ийм шинэ мэдээлэл, шинэ боломжуудыг бас мэдснээрээ ингээ хүн өөрөө өөрийгөө хөгжүүлэхтэй, өөрөө өөрийгөө өөрчлөх ийм боломжууд нь нэгддэг байгаа. Тэгээд ийм мэдээллийг бас ингээд бусдад түгээгээрээ